Эрхэм мөндөд Step All Starring үзэгчтэй. За ингээд бидний CS 2-ын тоглолт эхлүүлсэн болсон байна. Эхний map нь буюу Mirage дээр хотны раунд явсан. За ингээд тогтсон уу? Окей. За ингээд цагаан багнууд контр талаас талын ирвс багууд террорист талаас тоглохоор бэлэн болсон байна. За багийн бам болон сонгосон багуудыг сонгох юм бол за талын ирвсүүд нүкийг бандсан. За цагаан багнууд трейнийг бандаад. За талын ирвсүүд Mirage-ыг сонгоод. За зөрүүлээд Anubis-ыг цагаан багнууд сонгосон байна. За Arena Dust 2-ыг бандаад. Step Blink-ийн трейнийг бандаад. Ancient 3 дахь map-ээр үлдсэн байна. За ингээд ерөөдөө бол Mirage, Anubis, Ancient гэсэн 3 map-аар тоглохоор болсон. За шинэ эхний контактыг аваад унгаасан. За энэс 2 дахь хил. За гранат шидсэн. За damage-ийг үзүүлж чадсангүй. За ингээд 5 2-ын харьцаатайгаар явж байна. Талын ерөөс багийн 2 хүн үлдсэн. За ерөөдөө бол B site руу ерөөдөө орох гээд орж ин. За энэ дээр контакт үүсэндээ. Контакт үүссэн араас нь бариад авсан. Унгаасан. За энэ дээр контакт авсан. Таригдсан. Талын ерөөс баг талаар нэг бүтээг тамирч үлдсэн. Таригдсан. Нэг эсрэг нэг. Хажуунаас унаагаад эхний раундыг цагаан баг авлаа. За террор талаас бомбтой тоглох чинь QWERTY бие манай булгаа байгаа. За ерөөдөө бол B site руу ерөөдөө бол бөөндөө хурдан brush гэсэн бодолтойгоор явсан байна. За контр талаас нэг тамирч ихний контактыг авах гээд хүлээж дээрээс буудалцчаад байна. За шинэ буудсан. За дөрөв тоглолцыг хасч байсан. Одоо нэг тоглолч үлдсэн байна. Majesty яаж юмсан юм байна. 2 дахь раундыг цагаан баг авлаа. За контр талаас ерөөдөө бол нэг эстэй 4 буута гарч ирж байгаа бол террор талаас 5 АК-та гарч ирсэн. За эхний контактыг авсан. Шагаа эхнийхийг авлаа. За смокер буусан. Шинэ коридор дотор хүлээж байна. Казэндээс буугаас л гарчихсан. Бивнээ харсан бол буудахын өвсөргөд шүршилцээр хагаад эцээ дуунлаа. За Majestic. Big Boss. MVP-тэй уртаа харж байгаа. За энэ Majestic. Эндээс толгой цухах юм бол буудчин да. За тархицсан. Majestic нэгийг унгаасан. Сараалыг унгаасан. QWERTY Biatch 3-ны нэгийг унгаасан. Тооны харьцаа 4-1. За эндээс шинэ ганцаараа учраас ерөөдөө баг орохгүй байх болов да. Бомб тавигдсан. За ерөөдөө бол шинийг нэг үсэн унгаая гэд тэрээр талаас нэлээ pressure өгч харагдаж байна. За эндээс нуугдсан, смоклсан барьж авсан. Булгаа бариад боллаа. Раундын MVP-гээр QWERTY буюу булгаа тодорч байна. Ингэснээр тооны харьцаа 2-1.
За ерөнхийдөө 2 баг 4-р раунд дээр бүгдээрээ бүтэн баайтай гарч ирж байна. За контр талаас 2 34 билүү. 2 aimтэй, 2 фамастай, 1 MP8-тай гарч ирсэн. За фамас техник контакт үүссэн. Саруул барьж байна. За эндээс speak boss шүршээд байна. GS саруул. За нүгэл гана тарихтад унгасан. Нүгэл гана 2 дахьыг унгасан. За ингэснээр 4-2 ярцаатайгаар тоон ярцаа. За 3-2 болсон. За ингэснээр 3-1 тоон ярцаатай болж байна. За бомб B сайтн дээр тавьсан. Хазаа ганцаараа үлдсэн. B сайт руу орох гээд чеклж чинь. За хүл алдсан. Хүл алдсныг сонссон байгаа. Араас нь уулсан хаа. За ингэснээр нүгэл гана 4 килл авснаар раундын MVP-г тодорлоо. Тоглолтын тооны харьцаа 2-2. За цагаан баавга багаас бүтэн эко раунд орж ирсэн. За 2 дэгэлтэй. 2 дэгэлтэй явж байгаа юм байна. Нэг USB-тэй, нэг Tech 9-тай явж байгаа юм байна. За тэрээр талаас бол 5 гарч ирсэн. Харуул нэг сумаар GS-ийг унгаасан. Эргээ зүрхлээд AK-г нь авчихсан байна. Tech 9-тай Majestic Kinchana-г унгааснаар ерөнхийдөө бол А сайт руу ороод ирэх боломжийг бүрдүүлсэн. А сайтн дээрэж Б сайтн дээрэж террор талд ерөнхийдөө бол хов хоос орон зай байж байгаа. За бомбтой тоглогч Биач А сайт руу татаад ороод ирсэн. За эндээс Казе ерөнхийдөө бол хүлээж ад бомб таах үед нь орно л гэсэн төлөвлөлтөй байх шиг байна. Гэхдээ өөдөөд хажууд нь Majestic хүлээж байгаа. Яг энд нь Казе нэг сумаар унгаас Биач 2-ыг автаад унгаачихсан. Одоо эндээс ерөөсөө Казе ганцаараа үлдсэн. За ерөнхийдөө сейвл гэсэн боловч Queer-тэй унгааснаар Majestic энэ раундын MVP авсан. За тоглолтын тооны харьцаа 2-3 тэрээр тэргүүлж явж байна. За контр талаас өргөдөө бүтэн баайтай 3 эмтэй гарч ирж байна. За Queer-ийн дэс гол харсан. Казе хонглоор орсон. За одоо эхэндээс ихний контакт Биачтай таарсан. Биач нэг татаад унгаасан. Биач таад ирсэн. За Паласар биг бас гараад ирсэн чи Queer-ий тархит нь авсан Majestic нэг унгаа. Кинчанагийн дуунснаар тоглолтын тоноор ер нь хэцүү хэл авчлаа. За террорийн талынхан Б А сайтанда бомб тавьад шийдсэн. За шинэ Majestic унгаасан. За эндээс ботл шийдсэн. Молотов очсон. За эндээс шинээс аврах гарц бараг байхгүй болов гэж бодож байна. За Majestic алдсан. Биач алдсан. Majestic. За ингэснээр
Тоглолтын тоног харьцаа 2 түр боллоо. За цагаан баава багийнхан бүтэн эко раунд орох шүү сонголтох болсон. Алын ирэх баг фул байтаа гарч ирж байна. За Palace гарч ирсэн GS Big Boss-ыг магаасан. Нүгэл ганагийн эсрэг Yavis буюу шинэ дийгэлтэй гарч ирсэн. Тархины бод ихний сум алдсан. Majestic саруулыг унгачлаа. Majestic бүр ороод ирсэн. Эндээс Казэтэй буулцаад байдаг. Хоёр талаас буулцаад байдаг. Казэ дээр дороосоо бодуулсараад гунлаа. Querty Кинчанаг ерөөсө Кинчана гэж жаад унагаа гайчлаа да. За бомб бол тавигдсан байгаа. Шинэ ганцаараа. За ерөөхдөө бол террор талын төрдөг рүү буцаад ерөөхдөө бол гараад ирэх гэсэн. Эндээс өөдөөс нь буудаад байгаа. За ингэснээр ерөөхдөө тооны харьцаа 2-5 гэсэн раундаар террор тал төрүүлж байна. Хосоо. А за. 1-3-ыг. За тоглолтын тооны харьцаа 2-5. За энэ дээр контр талаас бүтэн full buy хийхээр шийдсэн байна. За Big Boss эндээс AVP авчихсан. Palace руу явж байгаа шүү байна. За эндээс террор талынхын ерөөдөө бол А сайт руугаа орох гээд ихний контактууд үүсгэхэд smoke лөө төгсөн. За эндээс Querty-с харуулыг унгаагайсан Kaza GS-ийг зөрүүлээд харин милэн тотгошоогоор унгаачихсан байгаа. За Majestic ерөөдөө бол smoke-ны цаанаас хараад байна. За нүгэл ганаа бас нэлээд урагшлаад хараад байгаа. За дахиад смог явуулсан. За Majestic бол эндээс 30 секундэд бол гарч чадахгүй. За Гернач хэдэд ирэхдээ бол нээлгээд буудах гэсэн боловч бол юм харж чадсангүй. За Yavis эндээс доороос гараад ирсэн. Нүгэл ганаа ерөөсөө маш хурдан реакшнтайгаар Yavis-ийг буюу шинийг унгаасан. За Кинчана Big Boss 2 өрөөрөө ороод ирсэн. Эндээс харж ирсэн Big Boss 1-ийг унгаасан. Зүрүүлээд бяач татаад унгаасан. За энд Кинчана хүлээж байгаа. Кинчана дахиад нэг унгаасан. Нүгэл ганаа Кинчана 2-т хараад байна. Кинчана 2-ыг унгаасан. Кинчана 3-ыг унгаасан. Ингэснээр тооны харьцаа 3-5 боллоо. За хоёр багаас full bite сарвал нүгэл ганаа гэх нэг татвар унгаачлаа. Palace-аас буутсан. Герна шидэд онгойлгож 2-таа унгаачлаа. За тангис. За ингэснээр ерөнхийдөө болвол террор талаас Б тал руугаа ерөнхийдөө орох гэсэн бодол байна уугүй юу? Одоохондоо бол хаашаа орох бол тодорхой болохоогүй байх шиг байна. За Ramper ерөнхийдөө бол Majestic орж ирсэн. Дээр нь хүн отоод хүлээж байгаа. За шинэ энд Cat болох төр за голд Querty ерөнхийдөө бол
Хоёр тийш хараад байгаа. Кабелтер гарч ирсэн. Контакт нөрөөсөө биаж татаад шинээг унгаасан. За эндээс сарвал жангл руу ороод татах гээд байна. Татах гээд хахад биаж зүрүүлээд унгаасан. За эндээс Казе биачиг хараагүй хахад нь гинтүүлж гарч ирээд унгаа аячлаа. За одоо зөвхөн QWERTY А сайт руугаа ерөөдөө олвол татах гэж байх шиг байна. За Jungle-д молотов шидээд өгсөн. За ерөөдөө бол контр талынхаа мэдж байгаа. Энэ талаас ороод ирнэ гэж мэддээ тав. Цуулаад гарсан QWERTY шууд унгаасан. Нэг эсрэг нэг Казе. За QWERTY ерөөдөө бол хойшоо татаад контрын төрдөг талаас гараад ирэх болов гэсэн. Гарч ирээгүй. За Казе салахгүй бол хугацаа нэлээ хойшлоод байгаа. За одоо сонссон байгаа. Гарч ирэхгүй бол салга ажиллаа. За ингэснээр тооны харьцаа 4-5 болж Казе тоглолтын MVP-гээр шалгарлаа. За хоёр баг бол хангалттай мөнгөтэй байгаа бүтэн баа явна. 4-4 харьцаатай, 4-5 харьцаатай. Террор тал буюу талын 9 багийнхан ерөнхийдөө тоглолтыг хэрэгүүлж явна. За Андр пасаар өгөл ганаа онгойлгоод харах гэсэн үдэс хүн байсангүй. Одоо ихтэй бууж ихт нэргээ буудалсан. Саруулыг унгаагайсан. Гэхдээ бас өөр нэлээ охиролтой 10 цустай хөлдсөн. За эндээс шинэ хараад байгаа Big Boss бом сая талаас Jungle-ыг харж байгаа. За Palace-аас гараад ирв шууд буудна гэсэн төлөвлөгөөтэй Казандас цайруулсан. За ерөөхдөө бол Террор талынхан бол А сайтыг бол баг эзэлчлээ гэж хэлж болж байна. За Кинчана эндээс өөдөөс нь тулаад гараад ирснийг харж чадахгүй шууд унсан. Кинчана гол нь гарнатаар нүгэл ганаг унгаачих юм. Казе эндээс юу хийж чадах вэ? Бяц татуулаад уншлаа. За эндээс зөвхөн ганцаараа шинэ болсон 3-9 нэг. Одоо эргэж авахд бол нэлээ хэцүү хүнд таалгартай болж байна да. За ramp дээр өрхөхдөө болоо шинэ хүлээгээд байна. Гэхдээ юу бол гарч ирэхгүй байх. Цаашаага гүүл гарч ирэх болов гэсэн. Биачтай буулцаад байдаг. Бууга өрхөхдөө бол авч үлдээ гэсэн сонголт нь баг дээр болов гээд өрхөхдөө бол буцаад террорын төрдөглөө буцаад B сайт руу бол татчихлаа. За өөдөөс нь болохоор QWERTY шууд тулж гарч ирээд унгаач гэж бодоод бууга аваад гараад ирсэн. Хоёр талаас ихтэй баг таарахгүйгээр дуусах юм байна. Араас нь гараад ирсэн буудсан Majestic шинээг нэг тархицснаар 5 хасахтай буюу 6 дахь раунд авч чадлаа. Ингэснээр тооны харьцаа 4-6. За ерөнхийдөө бол цагаан багийнхан мөнгөгүй болсон учраас бол Эко раунд орж ирж байна. Гэхдээ баахан дэглөө цуглуулсан юм. Ганц гернаттай л байна. За эсрэг талд нь бол талын 9 байх бол бүтэн зэвсгэлцсэн шүдээ хүртэл зэвсгэлцсэн гарч иж байгаа шүү байна да. Танаас Tech9-аар Каза бууцсан. Биач мэд голд хүлээгээд байгаа. Хин нэгэн контакт үүсгэл буудаад өгье гэж байна. За нүгэл ганаа доогуур коридороос ороод ирсэн. Нүгэл ганаа Big Boss унгаасан. За эндээс өөдөөс нь хараад байгаа. Нүгэл ганаас харуулыг унгаасан. GS эндээс Казаг унгааснаар ерөнхийдөө бол хоёрхан тоглолч контр талаас үлдсэн. За ингээ Кинчана нүгэл ганаг нэг сумаар тагтад унгаачлаа. Кинчана хараад байна. Төрдөг дээрээс би нэ хараад байна. Тэг Кинчана байлдаг гэж бас бодохгүй байх шиг байна.
өөдөөсөө тулаад гараад ирсэн. Кинчанаг Majestic унгаснаар тоглолтын тооны харьцаа 4-7-оор талан Иргэс багийнхан тэргүүлсэн хэвээр байна. За ингээ эхний үеийн сүүлийн раунд эхэлж байна. За тоглолтын тооны харьцаа 4-7. Хоёр баг хоёулаа бүтэн байтаа гарч ирсэн. За GS эндээс эхний контактыг үүсгэх гээд смок шидэд буудаад байна. За голд саруул бүр нэлээ гараад ирсэн. Буудаад идэг Majestic хоёрхан сум өгөөд унгаагаа ичлаа. За эндээс шинэ хараад байгаа. Хайрцагны ардар нуугдсан байгааг харсан боловч буудалж чадсангүй өөдөөс нь молгосон шидэ зайлуулсан. За шинэ энэ дээр харж байгаа Бяч Казаг тархитад нугасан. GS бийг бас унгасан. Явс нүгэл ганаг унгасан. Кинчана Quest унгасан. Бяч шинэ хоёр өөдөөс би нэг болно ойрхон байна да. GS 19 цусна 19 болцсон мэлээ. Унтахад амар болцсон. GS Кинчанаг унгасан. Ингэснээр шинэ буюу Явс ганцаараа үлдсэн. Тэр талаас гуруулаа үлдсэн. Ингэснээр ихний хагасыг талан 9 баг 8-4 харьцаатайгаар тэр үүснээр дуусч байна. За хамгийн их килийг Бяч буюу нар мандах 13 кил 4 үхэлтэйгээр бол тэргүүлж байгаа байна. За ингээ хоёр тал байраас олсон. Одоо цагаан баавганууд дайрна. Талын эргэсүүд тал нутгаа хамгаална. Ийм л үртэй тоглож байна. За ерөнхийдөө бол террор талынхан шууд ерөнхийдөө Б тал руугаа орё гэсэн төлөвлөгөөтэйгээр гол руугаа шууд ороод ирсэн. Эндээс GS ямар нэг контакт аваад молотоо шийдсэн. Хоёр талаас нь байлдаад байна. Нилээ олон хасахтай олчихсон боллоо. Саруул эндээс контакт үсээ буудаад байна. Гэхдээ 2-9-1 байгаад байгаа. 2-9-1 байгаад байгаа. Кинчана нүүл гаана унагаасан. Бэйс айтан дээр хоёулаа хүлээгээд байгаа. Ramp дээр нэг тоглогч. Зүрдэг дээр нэг контрын тоглогч хүлээгээд байгаа. За ерөнхийдөө гурлаа нийлээд террор талаас бол бэйс айтаа эзлэе. Бэйс дээр тавья гэсэн гаргалаатай ерөөсө гарч ирж явах шиг байна. Шууд ус тараа үсрээд ороод ирсэн. Бяж ерөөсө хоёрхан сум өгөөд унгасан. Шинэ эндээс Quest-ийг X-ийг унгасан болвол араас нь хахад Бяж унгасан. Majestic энд контакт үүсгээд байгаа. Явс эндээс GS-ийг унгасан. Ганц тоглогч. Majestic ганцаараа үлдсэн. Цусны 90 болсоод эндээс яаж орж ирэх вэ гэж нэлээд бодоод байна. Хутгаа барьцсан гүгээд байдаг. Явсаас 2 сум өгөөд магалаа. Байсан л сумнээс сумгүйсэн үү. За ингээд тоглолтын тооны харьцаа 8-5-аар стил талын 9 багийнхан тэргүүлсэн хэвээр байгаа. Гэхдээ Eco Round-ыг цагаан баав багийнхан авсны хүчиндээ одоо ингээ бахан муудаа гаж ирж байна. За талын 9 багийнхан бол Eco Round-тай. Нэг цайруулагчтай, нэг гранаттай гарч ирж байгаа байна. За эндээс шууд бүр ороод ирэх гэж хийдэд шууд 3 хасах болсон. Террор талынхан шууд А сайтнаар бомбо тавьяга шийдсэн байгаа. Кинчана энийг хүн байгааг харахгүй яваад байна. Эндээс нүгэл ганаа тархинд нь ганц сум өгөөд хасаа ижлаа. Тэгвэл нүгэл ганаа Бяч хоёр бол орж ирэх магадлал бол нэлээд бага. Ерөнхийдөө бол амьд үлдэх гаргалгаагаа бодож их шиг байна. Таар бол тархинд нь ганц сум гэсэн байдлаар нүгэл ганаа бас өнгөж харж байна. Контакт үүссэн. Гэтэ ерөнхийдөө бол
Энэ бол ойлгомжтой болсон. Big Boss нүгэл ганаг унгасан. Эндээс сарвал Биач унгааснаар 5 асах болгоод өөртөөхөө раундыг авсны. 8-6 олж тоглолтын тооны харьцааг ойртуулж байна. Одоо тэрээр талаас бүтэн байтаа гарч ирнэ. 4 эмтэй гарч ирсэн. За тэрээр талаас ерөөхдөө бол голоо эзлэе. Би сайт руу ерөөхдөө бол бомб татсан. За ерөөхдөө бол голоосоо ерөөхдөө Б тал руугаа татаад авъя гэж байгаа. Энэ дэр Биач хүлээж байгаа. Биач тэр хэрхэн таах вэ? Majestic Yavis хоёр таарсан. Yavis тархицсан. Эндээс нүгэл ганаа Кинчанаг унгасан. Б сайт руу ороод ирсэн. Б сайтн дээр Big Boss Quest унгасан. GS харуулга унгасан. Байгаад байгаа. Б сайт дээр нөхд бол 2 хүн байгаад байгаа. Бомбтой тоглогч гол нь Б сайт руу ганцаараа ордог нь зөв үйлдэл мөн үү биш үү? Нүгэл ганаа казаг унгасан. Бомб ганцаараа болсон. Эндээс Big Boss GS-ийг ингэснээр Big Boss Б сайт руу авч бомб авахаар явсан. Өөдөөс нь нүгэл ганаа Биач хоёр хүлээж байгаа. 94-59 сустай. 3 эмтэй тоглогч байна. За эндээс Big Boss-ыг хийх зүйлийг харъя. За эхний контактыг харсан. Би энэ бол харсан байх ёстой. Харсан байх ёстой. Харааг байна. Хамгийн явнд би энийг харааг байна. Өөр тийш яваад байна. Гэхдээ гарч ирэхээр бомб авах үед нь унгаач гэсэн бодолтой ах шиг байна. Big Boss гүүгээд ороод ирсэн. Big Boss-ыг сонссон. Big Boss-ыг Биач унгааснаар тоглолтын тооны харьцаа 9-6 болж талын Ирус багт итгэл төгөөс тэргүүлсэн хэвээр байна. Чүнэ тэр гадаа дэлгэцээр гарч байна уу? Хүмүүс үзэж байна уу? За. Үзчихтэй дээ. За ингээ хоёр багийнхан бүтэн байтаа гарч ирсэн. За эндээс Кинчана ганцаараа ууг гарч ирсэн. За Казэ Majestic-ийг унгаасан. Зөрүүлээд Querty Кинчанаг унгаасан. Querty Казыг нэмээд унгаасан. Шар дээр нь толчихгүй. Зургтын бол толтон чангалсан юм шүү дээ. За эндээс Yavis хараад байгаа. Бууцсан, алдсан. Эндээс гранат шидсэн. 35-ын цус хасч чадсан. GSS. За энэ раунд бол нэлээд тайван үзэж Монголын их амар амгалан гэж нэрлэх шаардлагатай гэсэн чинь үүдээс нь Yavis нүгэл ганаг унгаагаад ороод ирсэн. Эндээс GS ганцаараа 3 эсрэг нэг. Энэ үед нь Big Boss тарихтаад унгаасан. Ингэснээр Биач ганцаараа ирэхдээ болвол буугаа сэвэлж үлдсэн шийдвэрт үлдэж явах шиг байна. Эсвэл Б талаас буцах үед нь бариад авъя гэд хүлээгээд ерөөхдөө олвол хаус руу орж байшин руу ороод өгсөн. Гэхдээ зөрүүлээд Yavis бас орж ирвэл буудна гэд хүлээгээд отоод би нэга хүлээгээд байгаа. За Биач бүр хоёрыг бариад авна гэсэн чинь сароошод үсгэж ирээ тархинд нь ганц сум өгөөд дуусгаясан. Тоглолтын тооны харьцаа 9-7. Нилээн ойрхон үзэж байна.
талын 90 багийнхан ерөнхийдөө мөнгөгүй болсон учраас бол цэвэр эко раунд орё гэж шийдсэн. За эндээс болохоор зөрүүлээд бүтэн байтайгаар Ice Bear багийнхан ороод ирсэн байгаа. Яавс ихний контактыг үүсгээд явсан. Гараж нэлээд өндөр хохирол учруулсан. Смоклсан. За эндээс казаа гараад ирсэн. GS эндээс смокны цаас нэвт бодоод байгаа. За QWERTY бол эндээс гарч ирсэн хүнд ганц сум гэж хүлээгээд байгаа. Гараад ирсэн. Үнэхээр л ганц сум QWERTY-д үгээд Кинчаныг унгасан. Казаа ярин зөрүүлээд QWERTY-г миний найз ганц сум өгдгөл чамд ч гэсэн зөрүүл ганц сум гэсэн Majestic эндээс буудаад байгаа. Зөрүүлээд казаа унгаачлаа. За 3 хүн үлдсэн байгаа. Террор талаас ерөөхдөө А сайтанда бомб тавих нэг нь тодорхой болсон. Эндээс GS нүгэл гана Биач 3 болчих гээд байна. GS бүр төрдөг талаас тойроод рампаар очие гэж байгаа юм шиг байна. За эндээс 2 нь нийлээд авсан. За террор талаас л ерөнхийдөө бол дуу гаргаад хүлээгээд байгаа. Тэгтээ алж бол чадсангүй. Смок хэлсэн. Смок задсан. Дээрээс нь буудсан. Эндээс тойроод гүгээд байгаа. Тойроо зүхтаад байгаа. Зевс гаргаад ирсэн. Зевсээ буудаж амсангүй байж байгаад буудаад өгчих юм аа. За ингэснээр тооны харьцаа 9-8 болж нэлээд ойрхон шир өрсөлдөөнтэй болж байна. Эндээс үнэхээр цус гарч байна. Одоогийн байдлаар хутгалсан хэрэг гараагүй ч тархицсан хэрэг өчнөө олон гарч байна. Энэ бол манай Step family-гийн контрчтэй алдар гаяа үнэхээр сайн байгааг илрэл шинж юм болов гэж бодож байна. Кастерт donation өгөхийг хүсвэл дансаа энд манай зол найз биччихнэ. За тэгээ бартараар ч юм уу төлөх хүмүүсээ ойл тэгээд бас хэлээрэй гэдэг байгаа шин. За хоёр багаас бүтэн баятаа гарч ирсэн. За Biatch EVP авсан татаад байна. Catwalk төр хүлээгээд байна. Ямар нэгэн контакт усвал ганц сум үгүй гэсэн. Нүгэл ганаас гараад ирсэн. Yavis-ыг унгасан. Big Boss-ыг унгасан. Саруул зүрлэг QWERTY-г унгасан. 4-3 харьцаад Majestic Kazag унгасан. GS нэмээс харуулг унгасан. Кинчана ганцаар үлдсэж буудаад нүгэл ганаа Кинчаныг унгасаар 18 харьцаатайгаар талын 90 багийнхан тоглолтын тооны харьцааг бол тэргүүлсэн хэвээр байна. За хоёр багийнхан бол ерөөхдөө бол байтаа гарч ирсэн. Гэхдээ талын 90 согийнхан бүтэн байтаа бол эсэргээрээ цагаан баг байхан хагасдуу байтаа л гарч ирж байгаа шүү байна да. Басаа Biatch бол унгаас Кинчана GS унгаад ороод ирсэн боловч Majestic зөрүүлээд авсан. Majestic 2 дахь унгасан. Эндээс Biatch EVP татаад байгаа. Гарч ирсэн үнд нь ганц сум гэж хэлээд байгаа. Надад дүүрсэн байхад ганц сум гэж Biatch хүлээгээд байна. Гэхдээ Biatch дээр очих хүн одоогоор алга. За ерөнхийдөө бол террор талаас хаашаа явахаа мэдэхгүй жоохон гатсан байдалтай хүлээгээд байгаа болвол контр талаасаа B сайт болон A сайт дээр 2 хүн авсан голоо хайчихсан байгаад байна. За сарвал нүгэл ганааг унгаасан. Ингэснээр B сайт руу орох боломжоо нээчлээ. Гэхдээ нөгөө талд нь Biatch Catwalk дээр B сайтаа татаад хүлээгээд байгаа. Yavis Ramp-аар ороод ирсэн. Palace-аар ороод ирсэн. Palace-аас ихтэй доор ойрхон хүн явж ивэл хүлгийн чимээг сонсож байгаад гараад ирэх гэсэн боловч одоогоор хүлгийн чимээ гарахгүй болохоор гарч аж өглөхгүй байна. За эндээс Majestic унгасан зөрүүлээд Yavis хариуг нь авсан. QWERTY төрдгөөс татаад хүлээгээд байгаа. Саруула Biatch-ыг унгасан. За энэ бомб тавьж байгаа QWERTY бомб тавьж явах үед нь буудаа гэж бодсон боловч арай хоцорчлоо. QWERTY-т баг цустай болохоор нэг л сум хэрэгтэй.
Сувны баг чимээ унаа сонсох хэмжээний цустай байгаад байгаа. Квертээс харуулга унгасан чи яавс квертийг унгаснаар тоглолтын тооны харьцаа 19 болж ойрхон явсан хэвээр байна. Ингэснээр хоёр багийнхан хоёулаа бүтэн байтаа гарч ирсэн. Нүгэлганы гайхамшигтай шотка аваа гараад ирсэн байна. Хаана хин гарч ирвэл тархитай ньютейтэй зад буудыг гээд шоткон аваад гараад ирсэн. Хүлээгээд байна. Нүгэлганы дор Зевс өрчихсэн. Зүрхий чин цахилгаанаар нам согсоонод Кверти Кинчанаг бууд онгасан. Majestic энд хүлээгээд байгаа. Казэ гарч ирээд Кверти унасан. Majestic зүрлэг Казэг унгаасан. Тоглолтын тооны харьцаа 4-3 байгаад байна. 4 үнэтэй. За ерөнхийдөө бол террор талаас ерөнхийдөө Б сайт руугаа орё гэсэн бодолтой байсан болж буцаад А сайт руугаа татчих шиг байна. Саруул ерөнхийдөө гол дээр хүлээгээд байгаа. Контакт үүсгэх ёстой. Бабас буудаад байгаа. Саруул Majestic-ээр буулцаад байгаа. Ингэсээр 3 тоглогч зэрэг 3 тоглогчийг унгааснаар талын Ирвс багийнхан 11-ийн харьцаатайгаар 2 раунд илүүтэйгээр тэргүүлсэн хэвээр байна. За энэ раундыг Ice Bear буюу цагаан багийнхаа алдах юм бол тоглолт ерөнхийдөө бол нэлээд хэцүү шинжтэй болох магадaltaй болоод ирсэн. Хамгийн гол нь Ice Bear багийнханд бууны сонголт нэлээд багатай гарч ирсэн. Казэ GS-ийг унаасан болж Биач зүрлээд Казэг унаасан. Эндээс шууд орсон нүгэлганаа шоткона бариад хүлээгээд байгаа. Цайруулс нэг бодоод басан. Эхнийх нь унаасан, хоёр дахьыг нь яавс унагчаад өөрийг нь унаасан. Majestic зүрлэл унаасан. Ямар ч үсэн тэрэлхс бууга бомбо тавьж чадсан ч гэсэн 3-2 байгаад байгаа. Бууны өвчин чадал жоохон дорой байгаад байгаа учраас хэцүү байгаа. Контр тадлах юм бол ямар ч үсэн авна гэд цайруулаад смок шидэд ороод байна. Квертис харуулга унгаасан. Биач араас нь тойроод ороод ирсэн. Буудаад байна. Буудсан боодож алдчихлаа. За ингэснээр тоглолтын харьцаа 12-9 болсноор эхний геймийг авах оноонд матч point талын Ирвс багийн хүрлээ. За хоёр баг бүтэн баятай бол гарч ирсэн. Нүгэл ганаа татаад хараад байгаа. Снайпер нээстээс гараад ирсэн. Яйвсыг шууд унгаагаад авсан. Кинчанаа үсрээд бураад ирэх нүгэл ганаа үссээрс гарч ирээд ганцхан сум бай гэд өгчлөө. За Биач харуулдаг унгаасан. За ингэснээр тооны харьцаа 5-2 буюу террор талаас бол энэ раундыг авах магадлал бол тун бага болсон. Хоёрдугаарт бомб нь төрдөг Б талдаа унчихсан байгаа. Бомбо төрүүлж авахгүйгээр шууд буудалцъя гэдэг шүү. Big Boss GS-ийг унгаасан. Яаж Big Boss-ыг унгаасан? Казэ зүрхээ төрүүлсэн. Зингснэр эхний тоглолтыг талын Ирвс багийнхан 13-9 харьцаагаар авлаа. Тагсан шүү дээ төвч. Стоп болж байгаа
тоглоом тоглоом.